За 2 дугаар сизны эхний дугаар ингээд инх эхэлж байна. Өмнөх бичлэгэн дээр хэлсэнчлэн өнөөдрөөс хойш видеонууд айлхаар хийсэн арилжаануудаа хэрхэн яаж орсон, за арилжааны төгсгөлд одоо яаж гарсан, брикинээр гарсан, ашигтай гарсан, алдагдaltaй гарсан. За мөн өөрсдөө ингээд арилжааны явцад ямар одоо алдаа оноо, за эсвэл сайжруулах зүйл юу байна гэдэг зүйлүүдээ арилжааныхаа тэмдэглэл дээрээс анзааран, за тэгээд тэмдэглэл дээрээ бас хэрхэн яаж юуг илүү сайжруулмаар байна гэдэг талаар илүү одоо ярих бичлэгнүүд маань инх эхэлж байна. За тэгээд эхний дугаар нь инх өнөдөр эхэлж байна. Эхэлцгээе. За миний хувьд бол ерөнхийдөө голчлон алтан дээр нэг арга барилын дагуу арилжаанууд хийгээд байгаа. За бусад бараа бүтээгдэхүүнүүдээр түлхүү анзаарч амжихгүй зөвхөн алтан дээр хийгээд байгаа. За эхнийх нь болохоор за энэ хамгийн ихний дээдлийн хөндлөн маань болохоор хамаахгүй зүгээр темплейт болгож гаргаж ирсэн байгаа. За энд өмнөх юун дээрээ дугаар дээр ярьжсэнчлэн за алтан дээр юун дээр нь харуулчих. Трейдний үе дээр харуулахаар 6 сарын 3-ны дугаар. За энэхүү доовыг эвдэхгүйгээр доошоо энийг эвдэхгүй бол доошоо гэж ярьжсэн. За энэ дээр хүчтэй support resistance энэ дээр нэг ярьжсэн. За тэгээд энэ дээр short арилжаанд орж таагүй. За дараа нь болохоор энэхүү доовоо дээшээ эвдэж гарч ирснээр энд байгаа паттерн тусламжтай арилжаанууд орсон. За тэгээд энийг журнал дээр харах юм бол за ингээд өөрөө сүүлээс 2 дахь орол ийшээ орол. За сүүлийн орой энд үүссэн. Энэ орой дэшээ эвдэж гарч ирлээ. Буюу дэшээ хайраа юусэд авторын хэлсэн байна гэж хараад. За тэгээ ад паттерны тусламжтай оролтууд хийсэн. За оролтууд дээр болохоор өөрийн тэмдэглэл дээрээ бичсэн байгаачлан энэ дээр юу яасан бэ гэхээр паттерны тусламжтай оролтууд хийгээд 3 дахь тоож дээрээс гэх юм уу паттерны стратегиэс өмнө оролтууд бол түлхүү хийгдсэн. За гэхдээ risk entry буюу эрсдэл өндөртэй амжилттай явах магадлал нь бага оролтууд хийсэн учраас тэд нар дээр айлхаар лотныхоо менежментийг хийж өгөөд би ингээд нэг арилжаандаа хэдэн хувиа эрсдүүлэх вэ гэдгээ нэлээд сайн олон хувааж өгчээж илүү одоо ашигтай гарах магадлал маань илүү өндөр болж байгаа юм. За тэгээд risk entry бол төдийлөн амжилттай болоогүй. За дараагийн оролтууд нь бол айлхаар паттернаас хэтрүүлээд за одоо энэ бол ихний ээлжнээ ад паттерн дээр хийсэн оролт. За тэгээд энэ дээрээ болохоор одоо паттерны оролт гэх юм бол энэ шалан дээрээс эхлээд ингээд за ерөөхдөө үнэ 3 ойчлоо. Одоо энэ дээрээс double bottom энэ болж магадгүй харж ирсэн. За гэхдээ аль төдийлөн амжилттай болоогүй. За тэгээд паттернаас хэтрүүлсэн оролт маань энэ лагаар хэтрүүлээд энэ доор stop loss тавиад за дээш нэг ярьцах 3 withdrawal хангалттай явцсан. За эхний оролт бол ийм оролтууд ийсэн. Тэгээд энэ дотор risk entry нэг 2 хийгээд 3 дахь оролт нь бараг шууд энэ энэ ёроол дээр нэг оролт амжилттай барьж авсан. Дахиад энэ тренд лайныг 4 дахь тоож за тэгээд паттерны эсдэх оролт гэдэг. Ийм 2 оролтыг хийсэн. За тэгээ үеийн өмнөх оролтуудынхаа стоп лоссуудыг бол хангалттай нөхөд гараад ирсэн гэдэг журнал байна. За төдийлөн яг текст гэдэг ч юм уу дараах before after гэдэг зүйлүүдээ бас сайн деталь нь хийж өгч таг байгаа. За тэгээд тэрийн дараагийн дугаар дээрээс илүү сайжраад явчих байх гэж бодож байна. За дараагийн болохоор бас л алтны л оролт байна л та. За энэ дээр алтан дээр нэг сонин гэх юм уу нэг юм гинтийн төлөвөө оролт гараад ирсэн юу байсан бэ гэхээр энд дээшээ явж байгаа тренд ч гэсэн энэ дээр нэг юм хүчтэй таад шал солигдож байсан хүчтэй зоон байсан. За тэгээд миний оролт өөрөө энэ дээрээс дээшээ гарч ирж чадахгүй гэдэг сонирхолтой байсан учраас хээж оролтууд хийсэн гэх юм уу. Хээж буюу арилдаа өмнөх оролтынхоо эсрэг оролтуудыг хийсэн. За тэгээд энийг 3 минутын дээр тавиад харахаар за гэхдээ бас яг шууд risk entry эдрийг айлхаар тоовоо өвдүүлж агаад за өмнөх орой, шинэ орой, сүүлчийн одоо өсөлтийн трендийн сүүлчийн орол энд нэг хараад энийгээ доош нь сэтгүүлээд за тэгээд энэ дээрээс доошоо доов эргэж ийн гэж харангуйтаа энэ дээрээс нэг оролт энэ ёроолыг эвдээд нэг оролт за энэ дээрээс явахгүй бол энэ дээрээс явна гэдэг нэг юм 3 оролтыг нийлүүлээд дансныхаа 1%-ийг эрсдүүлэхээр ингэж хувааж хийсэн. За тэгээд энэ өөрөө трендийг сүрж байгаа оролт учраас арилж байгаа айлхаар хурдан брейкинг болгоо явсан учраас бүгдээрээ брейкинг болоод за нэг ярьцахыг ашигтай гарлаа. За 1.5% ашигтай гарсан юм байна. Ягаад тэгэхээр энэ оролт болгоныг 1% хийх юм бол илүү өндөр ашигтай гарах. Гэтэ ийм тренд сүрсэн гэдэг ч юм уу, ийм жижиг стоп лосстой risk entry-нуудыг 1% хийгээд авах юм бол данс өөрөө айгүй хурдан багасах аюултай учраас яг ийм өөрөө нийт хэдэн оролт хийх үү, тэргээ багцлаад яг яаж мөнгөний дүрмээ барих уу гэдгийг ингээ өөрөө зохицуулаад явж байгаа болохоор нэг юм арай өөр жижигхэн ашигтай юм шиг эсвэл жижигхэн алдагдaltaй юм шиг иймэрхүү яваад байгаа гэсэн үг. За тэгээд энэний дараа яг бүгднгийн багцлаад хараад яг юу болсон бэ гэх юм бол данс маань бол тодорхой хэмжээнд өссөн. Гэхдээ өмнөх вебинар дээр ярьжсэн шиг өмнөх видеон дээр ярьжсэн шиг
энэ оройгоо дэшээ эвдээд айгүй хол явчих боломжтой болов гэж харж ирсэн чинь шууд энэ дээрээс унтсан. За гэхдээ би бас Discord дээр байгаа өөрийнхөө өрөн дээр бол ингээ алтын ингээ дэргэх боломжтой жоохон анзаарах хэрэгтэй бүсчүүдийг гээд ингээ тодорхойлоод явж байсан. За гэхдээ энэ дээр хамгийн сүүлд тодорхойлоод дэшээс төршөд буцаад 5 дахь бол ороод ирсэн. 5 дахь бол ямар нэгэн байдлаар оролт хийгээгүй. Уусаа нон фармтай өдөр байсан. За гэхдээ нон фармын өмнө төрүүлээд унтсан. Гэхдээ ямар нэг оролт хийгээгүй. За юм л байна да. Ерөөдөө нийт чиглэл рүүгээ орох оролтоо 2-3% хагаад тэр оролт болгон дээр арай жижиг стоп лосстой гэхдээ жижиг хувиар эрсдүүлэнгууд ингээд жишээлбэл 3 оролт нийлээд 1%, эсвэл 2 орох юм бол 2 оролт нийлээд 1% гээд нөгөө тухайн оролтоо барьж авахын тулд хэдэн оролтын тэрэндээ таарсан мөнгөний дүрмээ өөрөө зохицуулаад явж байгаа гэсэн. За гэхдээ яг юм дээр болохоор тэмдэглэл дээр болохоор жоохон нөгөө цэвэрхэн гэдэг ч юм уу хүнд ойлгомжтой өнөөдөрт бол байж чадсан. Тэгэхээр дараагийн дугаараас эхлээд арай цэвэрхэн хүнд ойлгомжтой тэмдэглэж бичих байхаа. За тэгвэл эхлээд журналаа яач тийм би. За надад бол хэд хэдэн оролтууд бол байна. За яг энэс жижиг оролтууд ярьж байгаа оролтууд бол хараахан хор дэмжиггүй байгаа ялаар жижигхэн оролтууд маш хурцтай маневр хийх шаардлагатай байдаг учраас зарим оролтууд бол журналууд тэмдэглэж амжаагүй байгаа. За ерөнхийдөө эхний байдлаар за өнөөдрийн нэг ярилцлагаас эхлээд яач дөө. За нас дээрээс хийхээс гадна алтан дээр сая өнөөдөр бол ярилцсан байсан. За тэр ярилцлага маань ерөөхдөө юу болсон бэ гэхлээр за нэгмэт чарт буюу ерөөхдөө доотлын өнөөдрийн нээлтийн хөдөлгөөнүүдээс ерөөхдөө бүсчлэл харж байгаад ярилцлага хийгдсэн байгаа. За эхний бүс бол мэдээж доотлоос явж исэн энэ хоёрын хооронд бол ярилцлага хийж гэдэг бүсчил тодорхойлоод за энэчээс явж байгаа ерөөхдөө илүүтэй нэг пулбэкний оролт жижиг зэрэг пулбэкний оролт арилжаа хийгдээд за энэ маань ерөөхдөө уул нь илүүтэй би том цагаар болохоор дээдлийн нэг хэсэг авъя гэж төлөвлөгөө гаргасан байсан. За тэгэхдээ ерөөхдөө дунд нь бол бигээр зөхиод бол гарцсан маа гэхдээ арилжааны хувьд бол уул нь өнөөдрийн хувьд бол уул нь хангалттай тарагдтал хүрсэн бол харагдчих. Тэгээ энэчнээс тарагдвал аль хэдийн хүрчихсэн бол TP авах боломжтой байжээ гэж хараад. Тэгэхээр журналын хөтлөж байгаа давуу тал нь юу байна вэ гэхлээр хэдээр өнгөрсөн шарт одоо арилжаа хийж байгаа гэсэн. За өнөөдөр юу гэдэг магадгүй хөтлөг явсан дараас ямархуу оролтноор ямархуу байдлаар арилжаа хийсэн бэ гэдэг бол харах боломжтой байдаг. За тэгвэл яг тэрнтэй адилхан миний илүү агрессив шахсан байх боломжтой хөтлөг бол харагдаж байна. Тэгэхээр за оролт маань энэ 1 минутын чартн дээр ирэхэд хийгдсэн. Тэгэхээр энэ чээс ямархуу хөтлөг явсан бэ гэхээр бүсчлийн доотлын шалыг тодорхойлоод за буцаж орж ирэх хөдөлгөөн буюу пулбэкний оролтноор харилцаа хийгдсэн байгаа. За энэ маань энэчээс хамгийн ихний TP бол авах боломжтой цаг бол байдаг. За энэчээс илүү эсрүүцэл аваад байсан учраас за би энэ хавцаас ерөөхдөө би шахсан гэсэн үг. За би шахчихад ерөөхдөө юу болсон бэ гэхээр энэчээс явсан хөдөлгөөн маань энэ хавцаар рейнжлэх байх харин энэ чи би шахсан. За тэгээд энийг сэтэ гараад ирэх хөдөлгөөн дээр бол ерөөхдөө энэ бол би зөвхөдөөд арилжаанаас гарсан байгаа. Тэгэхээр яг хуу доороос явсан хөдөлгөөнөөр бол нэг ойролцоо 1/5 арилжаа бол хийгдсэн байна. За энэ маань дээш явж чадсан бол магадгүй ойролцоогоор 1/8 ч юм уу арилжаа хийгдэхэр байжээ. Тийм байна. Нэг модон чартнер хийж байгаа учраас маш хурдтай маневр хийх шаардлага надад тулгардаг. Тэгэхээр яалтчгүй энэчээс бол бигээр зохиос учраас өндөр арилжаа бол алтнаар бол бигээр бол гарчээ. За өмнөх оролтуудын хувьд бол за ингээд ерөөхдөө би стоп-лосс ч юм уу TP-нүүд арилжаанууд харагдчихэ. За тэгэхээр энэ арилжааг бол сонирхож үзье. За энэ маань ерөөхдөө 6 сарын 5-ны өдөр хийгдсэн арилжаа байна. За энийг би Nasdaq руу буцаж оруулаад харуул. За зөвхөн доор ах хэвчээ. За ерөөхдөө энэ арилжаа багш байна. За өдрийн Лондонгийн цагаар хийгдсэн арилжаа бол энэ дээр бол харагдчихэ. Тэгэхээр план буюу төлөвлөгдсөн арилжаа. За buy буюу ерөөхдөө long арилжаа хийсэн гэсэн үг. За юу байсан бэ гэхээр эхний өглөөний бүс за дээдлийн бүс хоёрын хооронд магадлалыг гаргаж гаад за оролт маань ерөөхдөө бас саяны оролттой адилхан буцаж орж ирэх хөдөлгөөнөр нь пулбэкний арилжаан дээр хийгдсэн арилжаа бол харагдаж байна. За хойдлын хэсэг дээр буюу энэ арилжаан дээр хийгдсэн. За энэ маань тэгээд өөр ерөөхдөө тухайн бүсийн арилжаа байсан учраас энэ дээрээс TP яваад гарсан бол харагдаж байна. Шалтгааны юу гэхээр энэчээс нэлээд сайн эсрүүцэл авч байсан. Энэчээ эсрүүцэл. За тэгэхээр ерөөхдөө магадлалууд бол энэчээс TP авах нь надад бол
хангалттай гэдэг утга бас үүднээс бол харагдсан байна. За ойролцоогоор нэг ярц 10 ойролцоо бол хийх зарагдаж байна. Тэгэхээр энэ доотлыг үзэхлээр за энэ хэрвээ магадгүй нөгөө хүмүүс арилжаан дээр орсныхоо дараа ярьдаг шүү дээ. Энийг би ингээ барьсан бол би ийм их тип авах гэж эсвэл ингээ ашиг авах гэж байж гэж бол ярьдаг. За минийд бол би илүү тэрийг бол хойш тавьдаг. Яг тэгэхээр тухайн бүсдэр би төлөвлөсөн арилжаа хийсэн, TP-ийнхаа цэг тодорхойлсон байсан. Тэгэхээр энэ чээс TP авах гэсэн би магадлал төвшүүлсэн байсан бол ерөөхдөө тэрнийхээ TP-ний дагуу бол арилжааны зурглалын дагуу арилжаа хийсэн болоход ямар нэгэн байдлаар дараа нь инх байжээ гэдэг бол арилжаанад бол үүсдэггүй. За яг хуу энэ чээс хэдэн PP ерөөхдөө өөрчлөлт үүссэн байна вэ гэхээр ойролцоогоор 380 за дээш нь бол 390 хавцаа арилжаа гэсэн мэт. Тэгэхээр магадгүй энэ маань өөрөө хэрвээ нэгэ барьж чадсан бол өөрөө risk reward тавьж гэсэн нэлээд өндөр болоод ирэх боломжтой арилжаа бол байх гэсэн юм. Тэ за нэг ярцх 90 ч юм уу хавцаа арилжаа байх боломжтой байж. Тэгэхээр яг хуу тухайн өдрийн арилжаанаас хамаарат цааш нөгөө бол дээ арилжаа маань урт хугацааны арилжаа болох гэдэг бол яригддаг. Тэгэхээр миний хувьд бол илүү дээ арилжаа хийжээс учраас тухайн үед бол хаад гарчээ гэсэн бол зураглал байна. За тэгэхээр иймэрхүү байна да. Эндээс нэмж арилжаа ярих. За яг хоо эхний ээлжинд бол нэлээд арилжаа бол явж байна. Тэгэхэд сарын дараа ч юм уу 4-7 хоногийн дараанаас статистик үзүүлэлт нь гарч ирээд арилжаанууд бол төлөвлөгөө бол явагдах байх. Арай өөр үг нэг юм тэмдэглэснийхаа хариуд харцгаар зүйлүүд нь дараа нь гарч байгаа. Дараа нь гарч ирсэн. Илүү статистик үзүүлэлт нь гэх юм уу те. Одоо л ялчгүй зүгээр ингээд тэмдэглээд за тэгээд жишээлбэл одоо хоёлаа 2 3 хон 4 5 ингээ арилжаанууд бичдэг юм уу. Тэнгууд энэ дээрээс ямар ч дүгнэлт гарах боломж байхгүй те. Гэхдээ бичээгүй байснаас бол ямар их дээр байгаа. За жишээлбэл stop loss-н дээр алдах ч юм уу, break-even дээр алдах ч юм уу. За эсвэл TP-гээ тавьсан байж байгаа хураачих ч юм уу, зөөчих ч юм уу те. Тиймэрхүү алдаанууд магадгүй угаасаа хүн болгонд гарах боломжтой. Би ямар нэгэн байдлаар опт биш учраас гэхдээ ингээ бичээд явж байгаа нь илүү ямар нэгэн байдлаар бол хэрэгтэй байж таарна ядаж одоо төлөвлөсөн арилжаа, төлөвлөгөөгүй арилжаа те. Саяны ингээд бас чиний ярьж байгаа дээр хахад бол одоо төлөвлөөгүйгээр гинтийн ингээд шийдвэр гаргачихаа дараа нь тэгдэг байж гэдэг амар хаамсдагтэй. За жишээлбэл TP-г авчих байж гэсэн бодолж байгаа, зөөчих байж гэсэн бодол байгаа. Гэтэл дараа нь яг нөгөө үйлдэлээ, харамссан үйлдэлээ яг арилжаан дээр явгод эсрэгээр нь явцдаг. Тэнгууд дахиад одоо ингэдэг байж гэсэн зүйл нь анханасаа л тийм байсан юм байж тэгээд дахиад шал өөр асуудал ороод өгтэй. Тэгэхээр ядаж бичиж байгаа болохоор ядаж төлөвлөж байгаа те. Тэгэхээр тэрэндээ яц ингээд үнэнч байх магадлалтай юм да. За энэ 7 хоногийн таамаг юу гэж бодож байна? За энэ 7 хоногийн таамагийн ерөөхдөө за үндсэн 3 бүтээгдэхүүн соёлоо арилжааны төлөв арга гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр эхнийх нь бол Nasdaq хөдөлгөөн байна. За миний хувьд болохоор за Nvidia-гийн өсөлт ч юм уу ерөөхдөө нөгөө нөлөөллөөс болж нэлээд хөдөлгөөн бол ороод ирсэн. Nasdaq хувьд бол нэлээд хай хийгээд яваад байгаа. За одоогийн хувьд бол магадгүй 4 цаг дээр ерөөхдөө ямар хөө магадлал гарах гэдэг тэгэхээр за доотлын том сэтэрсэн хэсэг бол гараа авцсан. За тэгэхээр илүүтэй энэ дээдлийн хэсэг дээр бол нэг рейнж хөдөлгөөн ч юм уу эсвэл коррекшн хөдөлгөөн бол орж ирэх болов гэсэн бол хүлээлт бол байна. За 15 минутын чарт руу орол харахаар өнөөдрийн хувьд бол ерөөхдөө дээдлийн таац хэсгийн бүс за доотлын шал хэсгийн бүс бол тодорхойлогдсон байна. За би өнөөдөр бол илүүтэй доотлын хэсгүүд рүү оруулж ирж байгаад баядах сонирхол одоо юу төлөвлөгөө бол гарч байгаа. Тэгэхээр илүүтэй доошоо орж ирэхээр нь ч юм уу ингээд арилжаа хийх боллоо гэсэн бол хүлээлт бол байна. За тэгээд ойролцоогоор өдрийн арилжааг тутахаараа магадгүй өнөөдрийн постны хэвэл нэг ойролцоо 100 пип ч юм уу 90 пип нэг иймэрхүү байдлаар арилжааны төлөвлөгөө бол гаргаж чад байна. За тэгэхээр Nasdaq-ийн хөдөлгөөн бол би илүүтэй дахиад дээшээ явах хөдөлгөөн болов уу гэдэг бол хүлээлт бол байгаа том цагаараа урт хугацаанд гэсэн үг. Яг тэгэхээр энэ доотлын хэсгээс бол нэлээд том импульсив хөдөлгөөн бол үргэлжлээл яваад байна. Тэгэхээр жижиг цагийн коррекшн хөдөлгөөн бол орох болов уу гэсэн бол хүлээлт бол яг энэ хэсэгтэй адилхан том цагийн хөдөлгөөний коррекшн хөдөлгөөн бол орохгүй л яваад байна. Тэгэхээр одоогийн байдлаар бол дахиад дэше харах гэдэг байна. Тэгэхээр том болоод дундын цаг хөдөлгөөндөр бол яг трендийн дагаа орж иж учраас дэше олж явах сонирхол хол байна. Тэгэхээр тиймэрхүү л байна да. Чиний хувьд. За би Nasdaq-ийн учрыг бол үнэхээр олигээд болж чадахгүй, арилжий гэж арилжиж чадахгүй амар хэцүү хөдөлгөөнтэй байд юм байна. За мэдгүй бүсийн арилжаачд бол гоё оролт авч чад юм байдаг мэдгүй. Надад бол ингээд батарей нарахаар эдээч нэг гоё батарей нүүсгүй. Тэгээд нэг тишээ доогоо сэтэрчлэг харангуут заал нөгөө тишээ стрэж явцдаг нэг юм. За би бол Nasdaq дээр үнэхээр одоогийн нөхцөл байдал дээр бол план гаргахдаг. Би өмнөхдөр хэлсэн шүү дээ. Одоо юу ч таамаглаж чадахгүй. Юу ч гэсэн өмнөх сэтэрсэн оройгоо одоо буцаага шалгах чинь тэгтээ дээшээ байх бол гэж бодож исэн. Тэгээд одоогийн яг энэ 7 хоног ч гэсэн үнэхээр за 2 цаг тавиад харахад одоо яг яа игээд байгаа юм бэ? Энэ яг одоо
Тэгээ би энэ төр даах удаа л имэйлбэрийн батарейн зурхал юм байна нэрэ гэдэг. Тэгэхээр надад бол үнэхээр ойлгомжгүй байна. Тэгээд ялч үнэхээр мэдээ энэ голын эвгүй хөдөлгөөн өөрөө мэдээний хөдөлгөөр орж ирж шүү дээ. За хэрвээ энэ мэдээний савлгааг тооцвол за нэг хоёр талтай адилхан сэтрэлтэй ийм батарейн үүсээд за энэ 7 хоногийн ахаад мэдээнүүдтэй. Гэхдээ нэг юм жижигхэн бай хөдөлгөөн бол одоо яаж трендийн дагуу бол арай магадлал өндөртэй явах бах. Өмнөх сэтэрсэн оройгоо бол юусэн шалгацсан байна. Тэгэхээр энэ дээр бол ямар нэгэн тийм трендийн бай трендийг хүч өөрөө суларсан, трендийг хүч суларсан үзэгдэл байхгүй учраас трендийн дагуу дээшээ л гэж харж байна. Гэхдээ яг энд ийм оролтын нөхцөл үүсэж байна. Энэ дээр стоп лоссоо тавиад ийм позишн нээчмээр юм байна гэдэг бол таамаг бүр ор огт байдгүй. Тэгэхээр бол арилжах боломж байхгүй сонин хөдөлгөөн тооцол байна. За алтан дээрээ бол дэ ярилжаач хийж байгаа. За одоо ялалж чадхаараа жоохон чадвал барих харилцаануудаа ерөнхийдөө хөдөлгөхөө хийж бодож байгаа. За өнөөдрийн хувьд бол алтан дээр бас жижиг хөдөлгөөнүүд дээр арилжаа хийж үзсэн. За гэхдээ харьцангуй өмнөх 7 хоногийн Азийн хөдөлгөөнөд бодох юм бол өнөөдрийн Азийн хөдөлгөөн бол хитрхи рейнж явлаа. За тэгээд Лондон орж ирж 3-аас хойш ирж энэ одоо өсөд хөдөлгөөн орж ирж шүү дээ. За тэгээд алтан дээр харахад бол ерөнхийдөө эхний ээлжний гадарлаж байгаа зүйл бол дабл ботом гэдэг батарей нь үсээд сэтэрчиж магадгүй. За энэ ерөнхийдөө нэг лайнаа шалгаад ингээд явах юм бол дээшилчих байх. За гэхдээ хитрхи хол бол дээшээ явж чадахгүй зарж байгаа. За тэрийг яагаад харж байгаа гэхээр 4 цаг дээр харж байгаа. Одоо энэ уналтын хөдөлгөөн маань өөрөө өмнөх уналтын хөдөлгөөнөөс бол нэг тийм дутаад ахааргүй. Ерөнхийдөө импульс нь бол адилхан явцсан болов уу гэж анзаарж байгаа. Тэгэхээр яах нь энд бол одоо хэрвээ цаашдаа унах юм бол том коррекшн хэрэгтэй. Тэр том коррекшн өөрөө бидний хувьд бол одоогийн дабл ботмоос шалтгаалаад дээшээ эсвэл доошоо задардаг батарейн дээр томоор тий. За нэг иймэрхүү хэлбэрийн ч юм уу иймэрхүү хэлбэрийн юмуд үүсэх боломж таамаглаж байна. Тэгэхээр энэ 7 өнөختөө бол хол унж хол үсч чадахгүйгээр ерөнхийдөө тийм зигзаг маягаар за одоо тэгээд жоохон дээшлэх байх гэж бодож байна. Яг дээшлэх гэж байгаа вэ гэж ярьж байна. Тэгэхээр нөгөө уналтын трендийг эргүүлж магадгүй дабл ботом гэдэг батарейн сэтэрсэн учраас төрхөн зургийн коррекшн хөдөлгөөн ороод ирэх байх. Тэгэхээр энэ 7 бол таамаг тийм байна. За яг бүр урчин таамаг ярих юм бол энэ маань өөрөө жоохон дээшээ явж байгаа учраас энэ ёроолоо эвдэхгүй гэж бодож байгаа учраас ерөөхдөө бол жоохон юм sideways тал руугаа гэдэг жоохон дээшээ өссөн хөдөлгөөн ороод ирэх болов уу гэж таамаглаж байна да. За долларын индексээ харин харангууд за өмнөх долларын индексийн таамаг маань болохоор энэ батарейныг сэтрээд одоо доошоо задардаг батарейныг ярьж байсан шүү дээ. Гэхдээ сэтрээд айлхаар энэ дээр дабл ботом хийж байхаа. Ягаад дабл ботом хийж байгаа вэ гэхээр энэ доовыг эвдэхгүй гэдэг магадлал бол байн гараад байгаа. Тэгээ батарейн сэтрэлтээс гадна доовоо харж авчрах гэж хэлсэн. За тэгээд энийгээ стейж гарч ирээд эндээ харин жинхэнэ дабл ботомыг эдээшээ гараад ирлээ. Одоо бол долларын индекс дээр за эхний хэлжид энд нэг юм тааз байна уу гэж хараад байна. За тэгээд энэ оройгоо эвдсэн учраас ерөнхийдөө коррекшн хөдөлгөөн дээшээ гэж хараад байна. Тэгэхээр энэ 7 оны мэдээнүүд бас нөгөө талаа долларын индекс дээр сайн тал руу гарах магадaltaй гэдгийг зүгээр шууд өөрийнхөө техник шинжилгээнд дээрээс бол хүлээгдээл байна да. За энэ л тамагтай. За миний хувьд болохоор алтны хөдөлгөөн дээр бол том цагийн 4 цагийн шаардсан дээр бол бус тодорхойлогдсон байна. За энэ хөдөлгөөнийг эхний ээлжинд болохоор за яалтчгүй доотлын шалны хөдөлгөөн. За энийг сэтэлч чадвал ерөөхдөө дээшээ хөдөлгөөн бол хараад. За миний бодлоор илүү дахиад pullback том болоод жижиг цагтар аль нэрийн чи ерөөхдөө pullback-ны хөдөлгөөн хардаг. Тэгэхээр ийм хөдөлгөөн бол харж байна. За хэрвээ энийг сэтэлч чадахгүйгээр энэ хэмжээний шалан дээрээ price action үүсгээд яваад гэх юм бол би энэ хөдөлгөөнд доош илүү хараад за хамгийн холдоо энэ чи за хамгийн наагур ерөөхдөө наадлын хөдөлгөөнүүд бол энэ хэмжээнээс бол эрэх хөдөлгөөн бол харж сонирхон. За price action мэдээж харна. Тэгэхээр тухайн ямар ч том цагийн бүсээр тодорхойлогдсон байгаа учраас энэ хоёр бүсийг бол нэлээд доошоо булын бүс за дээшээ гарах хөдөлгөөн дээр бол энэ бүсүүдийг бол харах сонирхол бол байна. За яалтчгүй энэ 7 CPI мэднээс ахуулаад мэдээнд байгаа учраас савлгаа орж ирнэ. Тэгэхээр тухайн савлгаанаас хамаарат арилжаанд бол өөрчлөгдөх боломжтой учраас эхний ээлжинд бол ингэж иймэрхүү байдлаар төлөвлөж байна. За дундын цагийн хөдөлгөөн дээр болохоор за эхний ээлжинд сая доор бол бүс тодорхойлогдсон байсан. За тэр бүсний pullback-ийг хүлээх сонирхолтой бол байна. За энэ хөдөлгөөн маань юу болох гэдэг нь гэхээр за эхний ээлжинд болохоор хэрвээ ийшээ хурж ирээд энэ чээс эсрүүс авч чадвал дээшээ харах хөдөлгөөн бол байгаа. За эхний ээлжинд бол энэ чинь TP за энэ чээс дахиад сайн авч чадвал дээшлээд байх боломжтой хөдөлгөөн бол хүлээж байна. За хэрвээ энийг зэтлээд доош ороод ирэх юм бол за дахиад адилхан энэ хэсгийн жижиг цагийн давыг бүлж гад энэ чээс доош орох хөдөлгөөн бол төлөвлөгөө сонирч гэсэн өнөөдрийн байдлаар. Тэгэхээр дээд ээлж нь бол иймэрхүү байдалтай байна. За том цагийн арилжаанууд бол сая хэлсэнчлэн дээдлийн шалны бүс болоод за тэр шалны бүснээс буцаж орж байгаа pullback ч юм уу дээшээ гарч ирээ буцаж ирж байгаа pullback-наас бол арилжаан төлөвлөгдөнө гэж ярьж байна. Тэгэхээр
ялтчгүй ихний байдлаар болохоор алтан дээр бол иймэрхүү төлөв бол гаргаад байна да. За энийг долларын индекстэй харьцуулаад үзвэл би илүү дэше харах надад бол потенциал харагдаад байна. Тэгэхээр ялтчгүй өнөөдрийн байдлаар хэрвээ буцаж ирж энэ чинээсээ pullback хийж чадвал илүү дэше харах хөдөлгөөн бол харагдаад байгаа. За нөгөө талаар яг энэ чинээс нөгөө томцгийн импульсийн хөдөлгөөн гарсан учраас энэ чинээс риск бол байх боломжтой. Гэхдээ магадлалын хувьд бол энэ чинь би нөгөө талын магадлал төвшүүлж байгаа учраас иймэрхүү байдлаар бол арилжаа хийх гэж ярьж байна. За долларын индекс дээр яаж хослуулж байгаа гэхээр за эхний ээлж нь болохоор за томцгийн хөдөлгөөнөр бол энэ чи өөрөө иймэрхүү хөдөлгөөн бол зурагдаад байгаа тий. За энийг өөрөө нэг талаараа магадгүй паттерн гэдэг хөдөлгөөн бол байж болох хөдөлгөөн бол харагдаж байна. Тэгэхээр энийг даваа үдцэн үзвэл энэ чис pullback хийх боломжтой гэдэг утгаараа харж байгаа гэсэн үг. Тэгэхээр томцгийн хөдөлгөөнөр бол энэ чинь нэлээд сайн нэг бүсийн хөдөлгөөн бол байна. Тэгэхээр энэ чис эсрүүл авч байгаа гэдэг чинь бүс бол эхний ээлжинд ажиллаж байгаа гэсэн үг. За энэ чис жижигхэн даваа хэвдэж доош аваад чадвал за илүүтэй бол доош харах сонирх бол байна. За нөгөө талаараа өнөөдөр бол долларын индекс манд gap нэгдсэн. Тэгэхээр gap нэгдсэн учраас би энийг за хэрвээ долларын индекс манд дахиад жоохон дээш өссөд алт маань унж чадвал за ерөөхдөө нэг шал таацны хөдөлгөөн бол тодорхойлох байх гэж боддог гэсэн үг. Тэгэхээр алтан дээр ич хөдөлгөөн долларын индекс дээр ич хөдөлгөөнөөс хамаарат хэрэг долларын индекс өнөөдрийн байдлаар gap нөхөл алтан дээр бол дээдлийн таацны дээр ирэх үед би buy хийгээд арилжаа бол эсрэг арилжаа хийх сонирхолтой байх гэсэн үг. Эхний ээлж нь бол ялцч нэг gap хөдөлгөөн за долларын индекс дээрч байгаа Nasdaq-ийн хөдөлгөөн дээрч байгаа учраас gap-ийн хөдөлгөөнд бол ялтч ингээд техник хэлж бол харагдаад байна гэсэн. Тэгэхээр иймэрхүү байдлаар төлөвлөж байна да. Тэгэхээр энэ талааны төлөвлөгөө бол явцдаа бас өөрчлөгдөх боломжтой учраас бол мэдээг бас давхар харах сонирхолтой бол байна гэсэн. Энэ талааны таамагд бол яалтчгүй өөрчлөгдөх магадлал айгүй өндөртэй. Яагаад тэгэхээр одоо өмнөх дугаараар дээр маш олон удаа хэлжсэн. Тэг яг одоо цаг үед бид явж байгаа. Тэгээ чартанд төлөвлөж болохоор хамгийн чухал мэдээнүүд бол за өнгөрсөн 7 хоногт 5 дахь нэг гарчлаа. Одоо 3 дахь CPI, тэгээ 3 дахьаас 4 дахь шинэ шилжгийн 2 цагт адил дахиад бодлогын хүү гарна. Тэгэхээр одоо эдгээр хоорондоо яаж зөрөхөөс хамаарал тий. Чиглэлээ яаж харж яах гэдгээс шал өөрөөр болоод ирэх учраас нэлээд болгоомжтой гэдэг ч юм уу бас маш олон шийдвэрүүд өөрчлөгдсөн 7 хоног таамаг бас болох байх. Тэгээд болохоор энэ хүү мэдээнүүдээс бас зүгтах хэрэгтэй л байх шүү. Ер нь бол хизээч ер нь мэдэн дээр ярилцъя гэдэг нэг зөвлөдөг. Окей, за энэ тэгээд энэ хүү дугаар маань яг журнаалтаа бичиж байгаа анхны дугаар учраас за ийм байвал дээр юм байна, энэ нь илүү юм байна гэдэг зүйлүүд байх юм бол тэгээд бид тэр арил болохоор өөрөөсөө одоо дараа нь маш олон удаагийн тэмдэглэлүүд хөтлөөд ирэхээр илүү сайжруулаад хасахын хасаад нэмээд явж байгаа. За тэгээд мөн хаждаал журнал хөтлөж байгаа юм чи эндээс цаг хугацаагаа зарцуулж байгаагийнх нэг ашиг одоо өөр хэрэгтэй юм авчих хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар статистикийн хувьд ч юм уу сэтгэл зүйн байдлын хувьд ч юм уу тэгэхээр өөр өөрийнхөө төлөө бичиж байгаа учраас яг хувийн чанартай зүйлүүдээ бол ялцчихгүй гаргаж ирч чадахгүй. Тэгвэл бас дагаад гэдэг ч юм уу хамт иймэрхүү юм байвал зүгээр юм байна гэж бичиж байгаа хүмүүс байх юм бол бит хоёр харуулахгүй ч гэсэн зарим зүйлүүдийг өөр өөртөө бичиж байгаа. Тэгэхээр танд яг юунаас илүү одоо ямар юмыг өөртөө амаар байна гэдгийг илүү сайн бичих хэрэгтэй гэх юм уу? Break even тал дээр ч юм уу stop loss за сэтгэл зүйн тал дээр байгаа хүмүүс сэтгэл зүгээ илүү бичих хэрэгтэй гэдэг яг хүн болго адилхан байж чадахгүй ямар төвшин өөр байгаа учраас энэ дээр юу илүү бичигдэхгүй гэдэг нь бол одоо бүгдээрээ өөр байна. За тэгээд энэ 7 хоногийн дугаар ингэ дуусч байна. Тийм. Яг журнал дээр яг нэг жижигхэн зүйл юм хэлэх бол энэ дээр ямар нэг байдлаар ашиг харагдахгүй. Мөнгөний тоо харагдахгүй. Ямар нэгэн байдлаар энэ чинь нэг тойрог контентнэр илүү тэр зүйл бага байх ялтчгүй мөнгөний тухай ч юм уу те ашигын $10 хэлээ ч юм уу тэднэр бол ярихдаггүй байх. Яг энэ чинээс хүн юм сураасаа нөгөө талаараа нөгөө дөнгөж эхэлж байгаа хүмүүс ч юм уу байвал сураасаа гэдэг үднэс бид төр хийж байгаа учраас ямар нэгэн байдлаар энэ чи тийм байдлаар флекс ч юм уу тиймэрхүү байдал хийхийг бид төр зорихгүй гэсэн үг. Тэгэхээр хэрвээ тийм зүйл хүлээж байгаа бол ямар нэгэн байдлаар энэ дугаар болоод цаашдаа бид төрийн контентн дээр тиймэрхүү зүйл орохгүй байх шүү. Тэгэхээр тэрийг бас давхар сануулж хэлчихье да. Тэгэхээр зарим хүмүүс магадгүй тэрийг хүлээж магадгүй тийм. Яг тиймэрхүү байдлаар хүмүүс хүлээдэг юм шиг байлаа. Тэгэхээр аль болохоор бид нар бид тиймэрхүү зүйл хийхгүй байх хичээдэг. За тэгэхээр тиймэрхүү зүйлийг анхааруулъя да. Дээрээс нь сигнал гэдэг зүйл байхгүй. Тэгэхээр ялч өөрсдөө бид нар ямар нэгэн байдлаар та нар өөрсдөө сураад дараагийн байдлаар алж хийх учраас бид тэр зүйлд нь иймэрхүү байдлаар байвал зүгээр юм байна да. Эсвэл иймэрхүү байж болох юм байна гэдэг өнцгөөс харуулах гэж хичээж байгаа гэсэн үг.
Тэ юу мөнгө харуулах чинь бидэнд ч бас айгүй төвхтэй. Тий. Дараагийнх дээр нөгөөдгөөс ашиг баг гарчвал яах вэ? Алдагдал нь их гарчвал нөгөөдгөө харуулахаа болоод явчихвал яах вэ? За тиймэрхүү тэгээд за эхний дугаар дээр иймэрхүү темплейттэй одоо өөр өөрсдийн журналтай байна. За тэгээд энэхүү сизний хідэн дугаар ихээс хамаарат төсөлт нь ямар байх уу? За тэгээд тэр дунд нь битээр өөрсдөөс журналууд дээрээ тулгуурсан чадхаараа хийчих ч юм уу хийх боломжтой ганц зэр видеоны санаанууд байгаа. Тэднийг хийх юм бол бас бүр илүү үр дүнд гэдэг ч юм уу эсвэл юу нь илүү эрэхтэй юм бэ нь илүү тод гараад ирэх байх. Тэгээд энэ сизнийхаа сүүлийн дугаартай харьцуулаад харахад яаж журнал дээр ялсан байна гэдэг нь угаасаа харагдчих байх та. За тэгээд хамгийн чухал мэдээнүүдэд 7 хоног байна. Арилжаануудаа боломжтой эзэгээрээ дараагийн видеогоор уулзлаа. Түр баяртай. Баяр.